За сайн байцгаана. За ингээд энэ чинь зүүн тайг болов. За зүүн тайганд одоо над дарж явах тийм үү? Өг дарж явах юм да ирчих гисэн. Албан ёсоор зөвшөөрөл аваад бичлэг хийж байгаа. Тэгээ манай гоё нөхөрлөд бүрүүлэх ингээд наас нөхдөр ингээд явж байна. За ингээд одоо нас үүд хэд хүрж байна. Амгаараа явж байна. За бичлэгээ жоо ойртуулах бол дуу сонсохгүй жаа тийм ээ. Даалгараад явж байна. За энэ нутагт одоо хичнээн жил хэдэн наснаасаа ирж амьдарч байна да. Энэ нутагт чинь тэгээд бүр багаас эхлээд одоо дээхт амьдарч явна да. Одоо ингээд та хүний ч болохоор ингээд хуваагаас орж ирсэн гэж хуваа хүмүүс гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр та зөвхөн одоо орж ирсэн үү, аав ээжигээ дагаад орж ирсэн үү, хэдэн хонд орж ирсэн тэр сонирхолтой санагдаад. Хүүхдээ орж ирсэн. За. Одоо 68, 69 он, 59 онд орж ирсэн. За тэр орж ирэхдээ та одоо морь малаар орж ирв одоо. Цаагаар Ямар учраас та нар тэгэж орж ирж байсан бол тэр түүхэн? тэр бол түүхэн одоо энэ таатан хүмүүс чинь дээрийг хэл хязгаар гэж байгаагүй. Тэгээд одоо энэ Монголын нутагт одоо энэ улаан эдэд болж энэ улаанд амьдардаг таатан хүмүүс ийм байсан биднээс өвдөд ярьдаг байна. Тэгээд нэг хэл хязгаар гэнтэй татаад одоо энэ 90 онд тэгээд Монголын харьяат болсон одоо зарим хүмүүс нутгаар гавдсан. Одоо зарим нь одоо илтгэсэн цөөн хүмүүсээ илтгэр одоо Монголын харьяат болж илтгэсэн одоо үдэнсэн үүдээ тэгээд тэмнэ юусаа тэр хөвгтэй одоо Монголын одоо таатан хүмүүс гэж одоо тийм үедээ амьдарч яваа хүмүүстэй. За ихчийн нэрээ алдар. Миллионер одоо таримаа гэдэг юм. За бас л цаагаа маллаа. Бас л цаагаа маллаа яг. Жуулчид одоо танахаар өсө тасрахгүй их ирж байна. Тасардаг энэ юм байна. За. Одоо та бүхэнд маань одоо төр засгаас ямар үйлчлэгээ халамж үзүүлж байгаа вэ? Төр засгаас одоо ерөнхий элбэгт ордын ерөнхийлөгч Санаачлага. элбэгт ордын ерөнхийлөгчийн санаачилгаар бол одоо тайган бүх хүмүүсээ хүүхэдтэй баг хүүхэдтэй том хүнтэй одоо мөнгөн төсөв одоо үүсгэж. Тэр бас сайхан давуу тал байна тийм ээ. Бас одоо бас ер нь эдийн засаг жоох хэцүү болж байгаа үед бол тэр өстө маш сайн тусламж байна шүү тийм ээ. Хэмжээ 30 мянган төгрөг анхгч гэсэн. За. Орон нутгийн одоо хэрэгцээ тосын тийм байдаг юм байна. Тэгээд тэр илүүтэй гэрээ манай тонсон гэдэг та Оо за. Эбиг чарахт энэ онсон юм уу? Манай тонсон. Одоо бол хөдөлмөрийн үйлсний доод хэмжээгээр 500 хэдэн мянга болсон байгаа шүү дээ. Тэр 660-ыг төгөд авах нь тийм ээ. Харин тийм би тэр одоо болсон. Тэр одоо 280 280 нэмээд. За одоо энэ зүүн тайганд ер нь хичнээн одоо цаатай хүмүүс амьдарч байна. Тэнд одоо том жижиг гинөө агуу яг нэг 100-аад одоо. За өөрхөн айлаар бол одоо нэг 20 гаруй өөрхөн айл. энэ хавьд Яваа энэ зүүн зүүн таа. цаан толгоон хэмжээ одоо. Таан толгой хэмжээтэй нэг 700 бата. Зүүн тайган уу? Зүүн тайг. Төр засгаас нэг цаамаа бас нэг хол цусын сэлвж мэлвж авчирсан тал байна уу? Тэр хаанаас авчираад вэ? Нэг жилийн дээр товаагаас авчирсан. Тэгээд тэр маань бас зөвхөн үлдэж бас энэ замдаач надад орох. Тэгээд чинь нэг цаанаас чинь карантинтэй хил гаргахтай хилэн цаан чинь эцэгнээ ханаг сарах карантинээр yan Монголд манай мөрийн төвсгөлд орж ирээд бас нэг сар хийхтэй. Тэгээд тэр үгтэй яг газар чинь тэр нэг бас хоёрыг тийм
болоод энэ тайганд авчихсан чинь одоо энэ яасан одоо нэг 10 гаруй 10-аад юм одоо энд дэлсэн нэг 20 гаруй цаанаас. Тэгээд бас юм юм муутай тийм юм байна. За одоо энэ цаач нэг тийм сонь давуу талтай амтэн шүү дээ. Жишээ нь одоо морь явж чаддгүй газар цаа явдаг гэсэн тийм ээ. Их цасан дотор яагаад юугаараа тийм онцлог байгаа тийм. Цасан дэстэ нэг соромгой явдаг шүү. Шигдэхгүй явсан таа нэг юм. За ингээ сайхан шинэхэн цаа чимжиндээ Цааны. уурцаас шинэхэн гэж бодож ирсэн чих гоё дулаах юм байна. Сайхан дулаах. Ер нь нэг гадна тооргаараа ингээд завсарлаад цонх болгоч тийм шүү дээ. Хүүхдүүд суугтраа ол юм ярьжлээ тий. Чин хонхоор л гоохгүй мэддэг. Ер нь шөндөө 40 гарантаа л онж байна. 40 гаруй хонжоорсон шиндэ хөө. Ер нь одоо таны амьдрал дээр нь үдсэн хамгийн хүүтэн гараац одоо хэд байсан бэ? Ер нь 60 мар гарч ирсэн үү? Одоо 60 хүртэл байсан. Одоо манай цагаан норд чинь 58. Тэгээд 60 хүртэл байсан дээрээ. Ай. Амар үз. Ер нь тэгээд шингийн юм бол ер нь хөлтөөстэй. Өө гадаа гарсан тэр одоо биднээс хөлтөчөөгээд одоо хүмүүс чинь дээрээ хөвчөж чинь их шооч яасан гэж. Та хүүхдээс хийж яасан дээр хийж чинь одоо хөлтөч байна уу гэж ядаа тэгдэг яасан. Тэгээд хүмүүс ястай тэр хийгээд ирэх хооронд чинь одоо ингээд хаамар хатгар одоо хөлтөдөг тийм хөөтнэг үзсэн. За тэгээд одоо энэ нөгөө цааны сүүний талаар асуухт нөө цааны сүүчийг сонин. Одоо Монгол үхрийн нэг юм халбах сүүгээр баг ийм цайг сүлждэг гэсэн үний юм уу? Тийм ахтар өвтгөн бэ. Одоо их жижигхэн одоо энэ аягаар бүр хайлтал биш одоо идэ дэргэн одоо нэг таанаа тийм 200 грамм. Цаг суу гарна. Тэргээр одоо аль зэрэг цай сүлэх үү? Өө тийм дэгээр ч одоо 2 цай. 2 тогоо цай сүлэх гэж штэ баг. Давал нөгөө ааруулн ингээд ерөөсө тос гоожоод ерөөс хатдаггүй юм билий тийм ээ. Их онцлог. Сааны энэ мах энтер одоо ингээд малын махтай харьцуулахад тарга твэрг нь ямар үед эсвэл тийм бор махтай байдаг юм уу? Бор махтай тарган байна. За. Янз байна. За тэгээд манайхаа Яг одоо ингээд өөрсдөө хүүхэд багцуултаа байх гэж ярина энэ. малдаг учраас яг цааныхаа л юу. 2 хөөтэй нэг бошин. За гуруулаа одоо энэ та нарынхаа одоо ингээд уламжлал цагаан малж нэг бол суурин газар бараадад амьдарч байна. Энэ 2 цайтай биднээс нэг юугаар бас энэ тайганд амьдарч байгаа нэг нь энэ голд бас Монгол малдаг одоо энтэй тэргээд хогоргоо гэдэг газар Монгол мал малдаг. Өстой гоё юм аа. Ирэхэд нэх гоё халуун дулаан гоё айлг шүү. Сайхан байна. Одоо манай цэнд манаас сайхан цүүтэй цай чанж байна. Дээрээс нь сайхан одоо цөв хийж өгч байгаа биднээс. Албисаар ингээд зөвшөөрөл аваад бичлэг хийж байгаа шүү. Зөв ойлгоорой үзэж байгаа юм. Харин манай найзууд гарын бэлгээ өгөрөө. За манай найзууд ярих юм байна уу? За сайхан хэлж байна. Өө сайхан ойлж юм найдвар одоо ингээд Монголын одоо цөөх болсон одоо 6 дахь мал болох цаатангийнхаа бүгийн нотгт ирээд ахыг чөөрийнхэн ирээд жинхэнэ одоо Үйл өмжлүүлсэн суралцаа. үйл өмжлөл суралцаа сонирхоод одоо ингээ явж байнаас үнэхээр бахархалтай сайхан байна өө. За манай пагмаа найз сайхан хэлж байна. Яасан доосон. За энэ артлаар хүмүүсийг. За маш сайхан байна уу. Тэгээд нэрээ бас одоо Өсгөд аймгийг 6 хошоо малтай гэж ярьдаг тийм ээ. Одоо айлч аймагт байхгүй одоо бид бүхний одоо баялаг өвөмжл орсон энэ сайхан газарт ирмээр санагдаж одоо зөндөө жил одоо мөрөөднө гэдэг юм уу яа тийм нэг бод дотроо тэгээ яваад байсан. Тэгээ маш сайхан байна ингээд өнөөдөр яг бидний дотроо бодож явсан төсөөж явсан тэр сайхан бодол маань өнөөдөр биелэлээ болоод 2 сайхан буuraатайгаа ингээ уучлаа. Гадуур ингээд сайхан цаануудтайгаа ингээд зураг хөргөөд туулаа. Маш сайхан байна. Ингээд хоёр ах ч өөртөө за уртаас зудаан жаргаараа одоо
дараа дайраад ирэхэд далаа шиг буцаад ирэхэд булаг шиг цөмөрөө зөндөө сайхан уулзнаа. Баян ирья тий. Яг хоёр ах гэж ярьсан бас нэг бяцхан гарын бэлгийг одоо манай их төр нэг даатгал өсвөл салбарын захирал ям сүрэн миний ан гардуулнаа тэгээд тий. Тэгээд миний ах чигээр тэгээд үйл өмчлөө хадгалаад үр ойчтой ингээд өглөөж үлдээгээд бас сайхан байна. Одоо бид нар чинь одоо нэг хэсэг их цөөрсөн тийм ээ цааны маань. Тоолгоо их цөөрсөн. Чи тэгээд ингээд яагаад дараа нь явахтай. За манай бям цогт яраарай. Манай бям цогтын яаж маань болохоор одоо нэг аймагт нөгөө үнэлгээ гэж юм хариуцч үнэлгээний төвгөд одоо нөгөө тэрийг хариуцж ажилладаг залуу байна. Манай гоё нөхөрлөд гэдэг энэ аахгүй Гэрүүлийн гоё найзууд явж байна. 6 гэр бүл. Одоо 6 ошоомаа гэдэг шиг Бас би бас тоогоор бэлгшээгээд бас зургуулаа 6 гэр бүл сайхан гэр бүл залуучууд найзалдаг тийм. би хоёр дахь ирж байна. Энэ зүүн тайд. Анх удаа ирэхдээ бас энэ албаны ажиллаар ирээд 2 жилийн өмнөр энэ гамбогоо гэдээ байгаа шүү дээ тийм. Тэдний бас ирээд бас тийм Ганбаатар гэдэг нэг настаа бас тань шиг ахаасан. Тэдний ирээд бид нар бас нэг албаны жигмөр төрийн ажлын жигмаар ирээд ингэж ирээд танаа сумд ирж ажиллаад тэгээд бас энд нэг анх удаа цаа үзээд унаад явжсэн. Тэгээ одоо хоёр дахь бас ингэ найз нартай бас ирээд. Нэг л инээдээ өгсөн яг л таньдаг газар л өгсөд явчих шиг. Одоо нэг гоё явна гэснээс энэ манай гоё нөхрөл групп гээд энэ 6 гэр бүлийн наазад ингээд бас нийгэмдээ бас нэг залуучуудаа бас үлгэрлэн дуурайлаа. Тэгээ зөв зөвлөлд нэг нэгээ урайлаа тийм ээ. Бас нэг тийм нэг эрэг одоо нийгмийн бүтээхийн төлөө бас ингээ гар бие оролцоод нэг хувьдаа бас нэг өөрийн гэсэн бас нэг идэх санаачлагтай амьдрдаг ийм залуучууд байгаамаа. Ийм сайхан тийм. зоо нэг шүү. Андеман багтээ. Сайхан. Энэ болохоор манай өчиг хэрэгтэй байна. Аяг тавга. Угааж асч байгаараа та. Илгээ алчаанууд. За манайхны нэг очсон чихэр жимс байна. Баярлалаа. Тэгээд би өөрөө миг давтгалын өсгөл салбарын захирлаар ажилладаг ийм хүн байгаа юм. Тэгээд яг энэ хаамар нутаг болсон. Одоо цаатандаа ерөөсөө хурж ирж үзээг болохоор юу байна түүгээрээ дайлээ те. Ингээ бицаан гарын бэлгээ өгж байгаа юм. Тэгээд би тань тайлбарлаад өгье те энэ гарын бэлгээг. Энэ маань одоо энэ нөгөө нэг дархан нэхийн нөгөө гутлынхаа гадуур өмсдөг дихтэй. Яг хэрэгтэй. Тэгээд та малтаа явах, цаандаа явах. Энэ нөгөө нэг хурганы Хөлийн ут. Янз бүр. Өчтөө одоо манай цааны маань юу ч юу янзах гэдэг лөө. Өчтөө одоо янзах энэ дотор боожиж аваарай. халуун байна заа. Өөрөөр энэ дотор Энэ маань болохоор ч нөгөө халуун аяг шүү заа. Тэгээ энэ халуун аяганд та тэгээд халуун цаагаа игээд ингээд Одоо мартаа цаандаа явах та. Тий. Нэг хүнд бол хангалттай ах наатна. Тий. За наадт нь болохоор юу шүү ах? Үнсний сав. Тий. Доот нь пивний аяг. За баярлалаа ингээд. Би таваас туваа юм бэ те. Туваа гаргах гэсэн үг юм те. Манай аав чи үгүй манай аавын туваа гаргахтай байдаг. Манай эмээ нөө нэг дээр үед энэ нөө нэг туваа юу яасан мэт шүү дээ. Тэгээд хит хаасан. Тэгээд яг манай эмээ маань туваад юу Монгол талдаа үлдээд тэгээд тийчтэй үлдсэн эхээс хоёул эгчтэй газар үлдсэн гэдэг. Тэгээд манай аав тэгээ одоо би чи ингээд дөрөвч хүү ингэж явах юм уу? Тэгээд юу ах дүүнэр зөөлтөө дөрсийн эгчтэйгээ үлдчихсэн юм билээ. За. бид нэр шиг Хит яхаа энэ дээр л одоо ингээд хуваалцсан. Бид нэр хийх тийм. Гэтэ яг фейс мэстэ тавьж мөвч яахгүй.